За сайн бацгаанууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Амьдралын дасгалжуулагч Моника Бацүг тантай Англи улсын Лондон хотоос мэдчилж байна. Тэгээд энэ удаагийн уулзалтан дээрээ энэ удаагийн видео бичлэгтээ залхуурлаас хэрхэн ангижрах вэ гэдэг онлайн уулзалтын дагуу ирсэн асуулт хариулт хүмүүсийнхаа загталтаа хариу өгч байна. Тэгэхээр энэ удаагийн асуулт хариулт маань тань таалагдах гэж найдаж байна. Тэгээд хэрвээ тань таалагдах юм бол та манай бусад онлайн уулзалтанд бас өөрийнхөө хувийн асуултыг үүдээ төстэй ч юм уу өөр төрлийн асуултуудаа бас хувийн бэрхшээлийг хэрхэн боломж олох вэ гэдэг сэдвүүдээр асуулт хариулт явуулж болно. Тэгээд үн чинь би дуртаяа хариулж таныг бэрхшээлээсээ боломжийг бүтээх ур чадварыг би танд бэлгэлэх болно. Манай дараагийн онлайн уулзалтан дээр би бизнес эхлүүлэх талаар амжилт зорилготойгоо холбоотой хэрхэн амжилтанд хүрэх вэ гэдэг сэдвээр олон онлайн уулзалтуудыг цаашдаа явуулаад байх болно. Тэм учраас та хувийнхаа асуултыг mongolianlifecoach@yahoo.com гэсэн имэйл хаягаар над руу явуулаарай. Тэгээ надтай холбогдвол та мэдээж миний вебсайтыг мэдж байгаа monicabacug.com. За тэгээд дараагийнхаа асуулт хариултандаа оръё тийм ээ. Нэгэн сонирхолтой загталд хариу өчье гэж бодож байна. Тэгэхээр энэ бүсгүй маань хэсэгхэн хугацаанд ч болов энэ дугаарлыг араас нь эхлүүлвэл яах болоо гэсэн асуултыг надад тавьсан байгаа. Тэгэхээр энэ асуултыг танд уншия тийм ээ. Сайн байна уу? Намайг Ганаа гэдгээ. Таны нэгэн уншигч байна. Жил гаруй өмнө би таны бэрхшээл ба боломж номыг уншаад танд хандан загтал бичиж байсан. Тэр үедээс хойш надад олон эерэг өөрчлөлтүүд гарсан. Хувь хүний хувьд, үзэл бодлын хувьд ч бас амьдрал, ажил хэргийн хувьд ч. Миний өөрийгөө гих үзлийг сэрээж, би ч бас өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн дуртай зүйл, хүсэл мөрөөдөлтэй хүн. Түүндээ хүрэхээр тэмүүлэх хэрэгтэй шүү гэдгийг маань сануулж өгсөн таны номонд маш их баярлаж явдаг. Гэхдээ бэрхшээлүүд байсаар л байна. Бүр улам их томорч байна. Өөрийн тухлаг бүсээс гарч өөрийн хүснэндээ хүрэхэд үнэхээр бэрхшээл их байлаа. Алдсан цаг хугацааг эргүүлэн авчирч богино хугацаанд их зүйл амжуулах гэсэн эрмэлзэл маань намайг олон сайхан хүмүүстэй уулзуулж олон шинэ гайхамшигтай санаануудыг төрүүлж түүнийгээ биелүүлэхийн тулд даван туулах амаргүй олон бэрхшээлүүдтэй тулгарч байна да. Гэр нь нийгмийн, сэтгэл зүйн, гэр бүлийн, санхүүгийн бас хамгийн том нь цаг хугацааны. Миний хувьд 3 хүүхдийн ээж, олон жил нөхрийнхөө ард талыг найдвартай авч явах нь эмэгтэй хүний л хамгийн чухал үүрэг. Сайн ээж, сайн эхнэр байх нь хамгийн чухал. Энэ л хүн болж төрсөн юм учир гэж бодогдож явсан. Гэвч дотроо ямар нэгэн зүйл болохгүй байна да. Би ингэж амьдрмааргүй байна гэдэл дотоод дуу хоолой маань хэлж ядаад бүр хашгирч эхлэх тэр л үедээ таны номыг олж уншсан. Тэгээд л яг энэ шүү дээ. Тийм ээ, надад хэрэгтэй байсан бүх зөвлөгөө энэ байна гэж бодож байсан. Одоо ч гэсэн би таны байнгын уншигч, дахин уншиж, эргэлзээ тэнгэлзэгээ гээж байна. Гэхдээ л болоогүй байна. Өөрийгөө даван туулна гэдэг хамгийн том бэрхшээл байдаг юм байна. Хэрвээ өөртөө энэ л хамгийн чухал зөв зүйл гэж хэлж чадвал тэгээд таны бодсон бүхэн биелж эхэлж байна гэсэн үг гэдгийг би энэ хугацаанд хамгийн сайнаар нь ойлгож мэдрэж байна да. Одоогоор миний хувьд гэр бүл, үр хүүхэд, аав, дүү нар хамгийн том эгчийн хувьд найз нөхөд, эдгээр нь карьер ийм байдалтайгаар л амьдарч байна. Аль нь чухал вэ? Хэсэгхэн хугацаанд шилжсэн болов энэ дугаарлыг араас нь эхлүүлвэл яах вэ? Маш том алдаа юу? Засаж болохгүй алдаа болчихвол яана гэдэл бодоод байна. Зөвлөөч. Таны энэ удаагийн ярилцах сэдвээс өөр асуулт тавьсан дуучлаарай. Гэтэ залхуурлыг даван туулна гэдэг нь өөрийгөө даван туулна гэсэн үг юм уу гэж би ойлгоод байна л да. Тиймээс уг нь өөр сэдвт саналаа өгсөн юм аа. Гэтэ сэдв бүхэн өөрийн үн цэнтэй өөрийгөө яалж энэ л миний хийх зүйлгээд бус бүх зүйлээс тусгаарлаж чадсан тохиолдолд залхуурл алга болно гэсэн үг зөв үү? Анхааран унсанд баярлалаа. Чин сэтгэлийн сайхан зөвлөгөөтэй хариу өрнө гэж итгэж байна хүндэтгсэн ганц цэцэг гэсэн имэйл байна. Тэгэхээр ганц цэцэгтэй үнэхээр их баярлалаа. Тэгээд энэ удаагийн ийм
маш хурд имэйл байгаа зү тийм ээ. Уушгаа хувьцат ч гэсэн одоо танд бас хэрэгцээтэй санаанд оноо орж ирсэн байхаа гэж найдаж байна. Нэгдүгээрт одоо асуултанд чинь хариулахад одоо сайн уншигч те номыг маань амьдралдаа хэрэгжүүлэгч нь байж чадсанд нь би их баяртай байна. Миний ном бичсэн зорилго бол биелж байгаад нь би туйлын их баяртай байгаа. Тэгээ хүн бүхэнд асуудаггүй бас нэг та одоо ном уншаад яг өөрийн болгоцсон учраас та хүн бүхний асуудаггүй гоё асуултыг тавьсанд бас их баяртай байна. Тэгээд зөвхөн номны гүнд орсон хүмүүс л яг ийм асуултыг тавьж чаддаг. Тэгээд тийм учраас одоо гол хариултандаа орё тийм үү. Миний одоо гол хийхэд байгаа бүх юмс одоо чухал. Гэхдээ хүн бүрт өөр дагаас дараалалтай байдаг. Таны асуух гэдэг юм нь одоо та гэр бүлдээ нэгдүгээр тавиад ар гэрээ одоо тий ах дүүсээ нэгдүгээр тавиад дараа хамгийн сүүлд нь карьераа бодох нь эмэгтэй хүний хувьд чухал гэж бодож ирсэн шүү дээ. Тэгэхээр та ямар дараалал тавих нь таны зөв. Тэгэхээр буруу юм бол байхгүй, дараалал төр богино хугацаанд болов тавьж болох уу гэд тэгээд исэн шүү дээ тий. Тэгэхээр би нөгөө бодлын одоо юу гэдэг таныг зарим нэг хариултуудаа олж авсан чинь баяртай байна. Нөгөө талаараа юу вэ гэхээр та одоо карьерэ гэж бодохлоор та өөрийгөө одоо буруутгаад байгаа юм шиг. Карьер миний хувьд бол карьер маш чухал тий. Одоо заримдаа гэр бүлтэйгээ хавсарч авч явдаг олон эмэгтэйчүүдийн өмнө яг ийм асуултууд ялангуяа байнга тулгардаг. Гэхдээ одоо олон хүмүүс одоо гэр бүлээ авч явсныхаа дараа карьер гэж боддог бол олон эмэгтэйчүүд тий амьдрал дээр одоо карьер дээр амжилттай учраас одоо гэр бүлээ одоо авч явах гэх юм өөрийнхөө одоо хийж амжихгүй зүйл дээр өөр төрлийн одоо боломж нөөц болцоогоо байрлуулж тавиад аль алийн зэрэг одоо баланстай гэдэг юм уу тий авч явах тэр боломжийг олж тавьдаг. Тэгээд мэдээж одоо эмэгтэйчүүдэд одоо энэ бол гэр бүл ажил бизнес хоёрын хооронд бол эмэгтэйчүүдийн тоглодог үнэхээр одоо өөрийн гэсэн урлаг байдаг, одоо арга барилууд байдаг. Тэгээ зохицуулах маш олон янзын аргууд байдаг тийм үү. Тэгэхээр ер нь одоо танаас гадна олон эмэгтэйчүүд яг ингэж явж байгаа шүү дээ. Яг ингэж амьдарч байгаа. Тийм учраас одоо гэр бүлийнхаа хувьд ч бай, ажил бизнесийнхаа хувьд ч гэсэн төр аль болгонд нь одоо зохицуулах гэсэн өөрийн гэсэн одоо өөр төрлийн аргачлал бүх юмыг өөрөө хийх биш, өөр төрлийн нөөц болцоо одоо ур чадварыг одоо боломжуудыг та байршуулж өгч чадвал илүү одоо ухаалгаар тийм үү одоо бүх юмыг одоо дээшээ доошоо гэсэн гүгтэй биш. Тэгээд тэрнээс гадна нэмэгтэйчүүдэд бас нэг юм гайхалтай ур чадвар нэг юм байдаг л да. Тэр нь юу гэхээр олон юмд зэрэг санаа тавьж чаддаг, олон юмыг зэрэг хооронд нь холбоож зохион байгуулах, зохицуулах ур чадварын нэлээд жоохон өндөр байдаг. Тийм учраас би таныг тэр одоо зохицуулах чадвартай бас итгээд яваач гэдэг талаас нь зааж өгмөр байна. Тэгээд дээрээс гадна таны хувьд одоо таны төрөлхийн зан төлөв гэж нэг юм байгаа байхгүй. Таны хувьд одоо карьер чухал биш, одоо хувь хүнийхээ зүгээс гэдэг юм уу таны хувьд карьер чухал, ажил хэрэг чухал биш, хүмүүс их чухал байж магадгүй. Тийм утга чанартай бол ихэнх хүмүүсийн одоо жоохон юутай байдаг юм нь юу гэхээр ажил хэрэг өргүүлэхээс өмнө одоо юудын бусад хүмүүсийн төлөө өөрийгөө одоо золиослох маягийн тийм шин чанартай нэг хүмүүс байдаг. Тийм учраас би таныг одоо яг энэ чиглэлээр одоо тийм төрлийн зан төлөвтэй хүмүүст тохирсон одоо арга стратеги яавал одоо удирдахч байж чадах вэ тийм үү? Одоо зөвхөн одоо бусдын IC-г харж дагалдаж явах биш, харин одоо яаж одоо гэр бүлээ удирдах вэ? Яаж одоо гэр бүлдээ хэрэгцээтэй атлаа давхар одоо карьераа хөгжүүлж явах, одоо удирдагчийг өөрөөсөө бүтээх талаар одоо удирдагч ба дагалдагч гэдэг энэ захин хичээлийн одоо сургалтанд бас хамрах бас боломж байгаа гэдгийг бас дахин одоо хэлж ярмаар байна. Тэгэх юм бол та илүү одоо юу гэдгийг өөрийнхөө давуу чанарыг илүү таньж аваад зөвхөн тань тохирох арга стратеги, зөвхөн тань тохирох одоо өөрийнхөө сул талыг тийм ойлгож аваад одоо түүгээр дамжуулаад бас өөрийгөө одоо давуу талыг бас мэдэрч аваад давуу талаа ашиглаад өөр төрлийн одоо юу гэдэг бизнес, ажил мэргэжлээ зохицуулах өөр төрлийн арга стратегийг олж болох юмаа гэдэг санааг би асуумаар байна. Тэгээд дээрэс нь одоо үнэт зүйлсийн хувьд гэдэг юм уу таны хувьд одоо аль нь чухал вэ гэж асуусан шүү дээ. Чухал зүйлс гэдэг бол танд үн цэнтэй чухал зүйлсийн талаар яриад байна гэсэн. Тэгэхээр одоо хүн болгонд одоо үн зүйлс яаж дадаж төвлөрдөг вэ гэхээр одоо хүн болгонд төрсэн орчин нөхцөл одоо уламжлал өсөн дадал зуршил бол өөр байдаг. Түүнээс шалтгаалаад одоо танаа гэр бүл ч гэдэг юм уу ямар хүнд одоо таны хувьд бол гэр бүл чухал тийм
ийм байх ёстой гэж зарим хүмүүс ойлгодог байхад зарим хүмүүс бол ажил мэргэжилтэй хүн сайн байх ёстой юм байна. Тэгвэл одоо гэр бүлээ сайн сайхан авч явах болох юм байна ч гэдэг юм уу. Тийм бас нэг одоо хэсэг үнд зүйлстэй хүмүүс байдаг. Тэгэхээр одоо таны хувьд одоо тэр дадал зуршлаас ч одоо үүдээд бий болсон үнд зүйлс байж магадгүй. Тэгвэл бид нар үнд зүйлсийг бид нар өөрчилж болдгоо. Үнд зүйлс одоо маш цөөхөн ховор үед одоо өөрчлөгддөг. Амьдралд одоо ноцтой өөрчлөлт тохиолдсон үед чухал одоо таны хувьд чухал гэж бодож исэн зүйлсүүд одоо байраа өөрчилдөг. Жишээлбэл одоо үхэл хагцал танай гэр бүл тохиолдоо ч юм уу те гэрлэлт юм уу эсвэл салалт болоод та хүнтэй гэрлээг бол таны хувьд карьер чинь одоо чухал байна шүү дээ тий хүнтэй гэрлэхээс өмнө тэгээ гэрлсний дараа бол хүүхэд чинь одоо ямар үе цаг дээр байна гэдгээс шалтгаалаад тэгээ дээрэс нь одоо салалт болоо гэр бүл салалт болсны дараа ихэнх одоо эмэгтэйчүүд одоо карьер хөөхгөл бол болохгүй юм байна. Надад одоо карьер чалга гэр бүлээ гэж явсаар байгаа ч гэдэг юм уу те. Яг өөртөө одоо анхаарал тавих ч юм уу ингэж эхэлдэг те. Тиймэрхүү утгаараа одоо юу чухал болох үе таны хувьд те таны амьдралд болж байгаа одоо ямар үе дээр ямар одоо ноцтой өөрчлөлтүүд те тохиолдож байна. Тэрнээсээ шалтгаалаад таны хувьд одоо боддог одоо хийдэг үйлдэлүүд чинь нөгөөдхөөс илүү чухал юм шиг болж орж ирдэг. Тэгэхээр үн зүйлс өөрчлөгддөг хэд хэдэн одоо олон янзын үеуд байдаг л да. Тэр нь одоо үхэл хаагцал янз янзын одоо бэрхшээлтэй тулгараад ч юм уу янз янзын юм өөрчлөгдөд те. Үүнээс өөр аргагүй болоод тэгэхээр нөгөөдхөөс өөр зүйлсийг одоо арга боломжуудыг бид нар хайж ашиглаж эхэлдэг. Тэгэхээр үн зүйлс аль нь чухал вэ гэдэг асуултан дээр би бол хэлэхдээ таны хувьд одоо чухал зүйлс чинь таны яг одоо байж байгаа байр суурь нь юу нь хамгийн чухал байна. Тэгээд тэрэндээ тохирсон арга стратегийг олж авч ашиглавал хамгийн тохиромжтой гэж хэлмээр байна. Тэгэхээр хүний амьдралын одоо 6 хэрэгцээтэй юм байдаг. Одоо тэгээд тэр зөрчилдсөн үед таны одоо та эрэлт хийж эхэлдэг. Одоо бид нар хайрлуулахыг хүсдэг тий. Хайрлуулж чадахгүй бол бид нар хайрлуулахын төлөө бүх юмаа зориулдаг. Тэг хүмүүс намайг хайрласангүй гэж бид нар гомддог ч юм уу тий. Эсвэл одоо юу гэдэг бус хүмүүс таны одоо хийж байгаа ажил хөдөлмөрийг үнэлэхгүй бол та бас их гомддог байх жишээ. Эсвэл одоо юу гэдэг бүх юм одоо тодорхойгүй учраагүй болоод тий. Тодорхойгүй гэдэг юм уу болгоод ирвэл та тодруулахын төлөө бүх юм тодорхой байчвал та аюулгүй болоод ч юм уу мэдрээд байх жишээ. Тэгтэл нөгөө талын одоо бүх юм тодорхой болоод ирэхээр та уйдаад ч юм уу тий. Хитрхи бүх юм тодорхой болоод ирвэл тий ойлгомжтой хитрхи ойлгомжтой болоод ирвэл та уйдаад ч юм уу тэрнийхээ төлөө бас өөр төрлийн юмнууд хайдаг, өөр төрлийн янз янзын зан аавар гаргадаг ч юм уу. Тэгэхээр сэтгэл зүйн янз янзын юм зөрчилдөөнүүд байдаг. Олон янзын хэрэгцээнүүд гэдэг хүний амьдралын хэрэгцээнүүд маш чухал хэрэгцээнүүд гэдэг. Тэгэхээр тэр хэрэгцээнүүдийг одоо хэрвээ одоо бид нар ойлгож зөв ашиглаж чадах юм бол бид нар одоо яагаад бид ийм зан гаргаад байна, яаж одоо цаашаага одоо өөрчилж болох вэ гэдэг юм байгаа. Тэгэхээр эдгээр энэ бүхэн одоо би зөвхөн одоо ерөнхий мэдлэг талаас нь би танд яриад байна л да. Тэгээд яг танд тохирсон одоо асуулт хариултыг олж авахын тулд би зөвхөн одоо тантай дасгалжуулалт хийсэн тохиолдолд одоо олж өгч чадна. Тэгэхээр үнэт зүйлсийг өөрчилж болдог бас нэг арга нь юу гэдэг чухал гэж боддог юмнуудаа бид нар өөрчлөхийн тулд одоо таны итгэл үнэмшил бас их чухал байдаг. Бид нар одоо юу гэдгийг таныг одоо хэрвээ та карьерт цаг зарцуулаад ингэ явуучвал босчин буруу болчихно гэж айгаад байгаа итгэл үнэмшил байгаа учраас та карьерт цаг зарцуулдаггүй ч юм уу те өөр төрлийн юм хийгээд байдаг байж болох юм. Тийм учраас би танд одоо таны итгэл үнэмшил магадгүй зарим нь одоо карьерт хандсан ажлууд дээр бас их сөрөг үзэл бодолтой итгэлтэй учраас айсан учраас та одоо тэр карьер чинь чухал биш юм шиг та карьераа хаяад одоо гэр бүлийн хүүхдэд боддог байж магадгүй байж болох юм. Тийм учраас би таныг одоо яг карьертай холбогдсон ч юм уу янз янзын одоо тэр таны одоо эргэн тойронд яагаад та өнөөдөр одоо карьерээ төрхөн зуурч гэж одоо юу гэдэг юм хийцэн юм шиг ч юм шиг тийм утгаараа одоо өөрийгөө тавиад байгаа гэдэг талаар бас жоохон дэлгэж одоо ухаж танаас зумаар байна. Тэгхийн бол би танд бас яг хэрэгцээтэй гэсэн зөвлөгөөг чинь өгөхөд бас нэг жоохон тус болох болов уу гэж бодож байна. Тэгээд
дээр нь одоо юу гэдгийг та өөрийгөө хамгийн том ихчийн хувьд гэж ярьж ирсэн шүү дээ, тий. Тэгэхээр бид нар юу гэдгийг монголчууд бид нар ингэж бодоод байдаг байхгүй, та одоо айлын томын хувьд хамгийн том ихчийн хувьд та ингэх ёстой ч гэдэг юм уу, бусдын зовлон одоо өөрийнхөө амьдрал дээр үүрээд байдаг. Яг цагаа тул бид нар бусдын төлөө юм хийж байгаа юм шиг өөрийгөө одоо юу гэдгийг золиослчод одоо бусдад гоморхоод байдаг нэг тиймэрхүү хандлага байдгийг. Яг цагаа тул таны энэ бол зөвхөн таны сонголт, хинч таныг том ихч учраас ингэх ёстой гэж хэлээгүй. Хамгийн гол нь та өөртөө яг одоо том ихч учраас би ингэх ёстой гэж хэлээд одоо өөртөө хэрэггүй хэтэрхий илүү зүйлийг бусдын өмнөөс бусдын амьдралыг шийдээд юм уу, бусдын одоо асуудал дотор хутгалтаад тий өөрийнхөө карьертэй цаг зарцуулах боломжгүй болгоод ч юм уу тэгээд байж магадгүй юм. Тийм учраас нь одоо би таныг өөрийнхөө сонголтыг яг гаргаж байгаа том ихчийн хувьд гэдэгтэй бас биш тийм ээ. Таны өөрийн чинь сонголт, та өөрөө яг юу хиймээр вэ? Яг тэр чиглэл рүү би таныг одоо илүү жоохон анхаарал төвлөрүүлдэг. Хэрвээ одоо та карьертэй юм одоо юу гэдэг карьертэй анхаарал төвлөрүүлээ түр хугацаанд ч болов заавал тэгж хулгайгаар юм шиг түр хугацаагаар хийгээд авах бас байхгүй. Та өөрийнхөө шаардлагатай хийх ёстой гэж бодож байгаа бол хийх бүрэн боломжтой. Тэгэхээр би таныг тэр сонголтоо бас олж хараарай гэж тамаар нь. Тэгээ 10 дахь миний бас нэг санаанд бууж орж ирсэн юм юу гэхээр маш том алдаа юу гарах гээд байгаа юм шиг санагдаад байна гэж ааж ирсэн шүү дээ. Засаж болохгүй алдаа болчихвол яана гэж гаргаад ирсэн шүү дээ. Тэгэхээр би таныг яг энэ айцыг чинь би бас нэг шалгаж үзмээр байна. Яагаад гэвэл алдаа хийхээсээ айгаад байгаа учраас түрүү хэлжсэн шүү дээ. Итгэл үнэмшил дээр би дөнгөж ярьжсэн. Тэгэхээр засаж болохгүй алдаа гарах чинь гэж та айгаад байгаа боловч яг цагаат бол бас тий аймаар юм биш байж магадгүй. Тэгэхээр тэрийг хоёлаа тодруулах хэрэгтэй. Таны түрүүн би таны амьдралын хэрэгцээ гэж яриад байсан шүү дээ. Тэр чухал хэрэгцээтэй юмыг би яг бүрдэж чадж гэнэ үгүй юу гэдгийг бас шалгаж туршиж үзвэл одоо та илүү тодорхой болох бах. Тийм учраас айцыг чинь би бас задлж ойлгож амаар байна. Тэгээд айцыг чинь би ойлгох юм бол яг таны дотор юу болоод байгаа, яг ирээдүйдээ би ямар чиглэл бий болох гэдэг зөвхөн гэр бүлийн хөдөл амьдрах биш, карьерийнхаа хувьд ч гэсэн амжилттай тэр нэг одоо эмэгтэй хүнийг тий би болох ялангуяа карьер дээр, бизнес дээр тий одоо амжилттай байхад чинь би танд туслах боломжийг олж өгье болмоор юм шиг. Тэгэхээр тэр айцыг би таныг бас нэг шалгаж нэгтэлж үзээрэй. Тэгээ шаардлагатай бол тэр айцаа зохицуулж сурахын тулд, давж гарахын тулд өртөө илүү өөртөө ихтэй арга барилаа олж авахын тулд надад цаг авч ажиллаж болно. За 11 дэх зөвлөгөө маань юу вэ? Бэрхшээл гэд болоод байгаа юм маань ихэвчлэн одоо бүрхэг хит өөрийгөө хүчлээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Таны өмнө одоо бэрхшээл гэж юу гэдэг айгүй олон янзын бэрхшээлүүд ингээ гарч ирээд байна гэж яриад байсан шүү дээ. Тэгтэл одоо нэлээд бүрхэг асуулт тавигдсан байгаа байхгүй. Тэгэхээр та хэд өөрийгөө одоо хүчлээд байгаа юм шиг тийм санаа надад төрж ийн л да. Одоо юу гэдэг энээсээ гараад одоо ийм бэрхшээл энээс илүү давж гараад яг юу хийх гээд байгаа, яг яах гээд байгаа гэдэг аргаа мэдэхгүй, стратеги мэдэхгүй ч юм уу тийм байж магадгүй. Тэгэхээр би бол яг таны одоо жинхэнэ одоо хүсээд байгаа ерөнхий одоо санааг чи одоо байж байгаа байдлыг бол ойлгосон. Гэтэ ирээдүйдээ яг юу хийхийг бүтээгээр хүсээд байгаа. Тэгээд яг ямар бэрхшээлүүд яг тань тулгараад байна вэ? Зарим бэрхшээлүүд чи ерөнхийдөө одоо юу гэдэг энэ имэйл дээр та тодорхой дурдж өгөөгүй учраас би танд тодорхой хариулж өгч чадахгүй. Тийм учраас би таныг одоо яг ямар бэрхшээл байгаад байна гэдэг талаас нь шалгаж амаарай. Тэгээд хэтэрхий өөрийгөө хүчлэх биш тийм ээ. Одоо тэр бэрхшээлүүдийг хоёулаа зөв ойлгоод авчвал та өөрийгөө хүчлэх шаардлагагаар бас хийж болох олон гайхалтай аргууд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө би бол маш их одоо та ерөнхий асуулт тавьсан учраас би бас жоохон ерөнхий хариулт өглөө. Тийм учраас одоо зөвхөн өөртөө тохирох хариултаа би олж авах чинь би зөвхөн одоо таныг дасгалжуулалт хийгээд өгвөл илүү тодорхой болов уу гэж найдаж байна. За тэгээд би танд зориулаад ийм 3 дасгал бэлдсэн байгаа. 3 асуултаар нэгдүгээрт бол та ямар том алдаа гаргахаас айгаад байна гэдэг асуултыг тамаар байна. Нэгдүгээрт энэ бол маш чухал юм байгаа. Хоёрдугаарт нь хэрв та ажил мэргэжилтэд анхаарал төвлөрүүлж эхэлвэл юу хийж бүтээмээр байна. Энэ гол зорилго нь юу вэ гэхээр одоо таны яг зорилгыг чинь би мэдэж амаар байна. Зөвхөн одоо бусд хүмүүс тэгчих болов ингэж болов гэж айхаасаа биш. Одоо том алдаа гарчихгүй гэж айхаасаа биш. Одоо яг юу хийж бүтээмээр байна гэдэг талаас нь би олж хараасаа гэж бодож байна. 3 дугаарт
гэр бүлээ зохицуулж сурахын тулд та надаас өөр ямар нөөц болцоонууд байна вэ? Ямар боломжууд танд байгаад байна гэдэг талаар өөрөөс асуугаад тэр болгоныг одоо зохицуулаад өгөөрэй. Нэгдүгээрт одоо магадгүй та айлын том гэж бодсон учраас бусдын ямиг хийгээд бусдын өмнөөс гараад бусдын асуудлыг шийдээд өөрийгөө одоо уяад юм цагдаад ингээд үйж магадгүй. Хоёрдугаар бас та юу гэдэг бүх хэмиг өөрөө хийх гэж зүтгээд юм уу те одоо гэр бүлээ өмнө тавих хэрэгтэй ч гэдэг юм уу тэгээд байж байгаагүй яг цагаат бол таны хувьд танай гэр бүл бас тодорхой боломжийн одоо сайхан орчин нөхцөл байж болно. Тийм учраас би таныг өөр төрлийн одоо найз нөхөд ч гэдэг юм уу одоо сургуульч цэцэрлэг яашилч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар бусад хүмүүстэй тохирч одоо гэр бүлээ зөв зохицуулах талын өөр төрлийн нөөц болцоонуудыг бас ашиглаж аваарай гэж зөвлөмөрөө. Тэгэхээр тэр боломж болцоонуудыг өөртөө цаг гаргаж аваад олж аваад одоо өөрийнхөө хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгаж аваарай гэж зөвлөмөр.